Миний хүүгийн төрсөн өдөр өнөөдөр болж байгаа. Тэгээд ээж ингээд хүүдээ зариулаад ингээд хаар багаас нь авахуулаад ингээд энэ хөрхөн авдартай. Тэгээд ийм авдар дотор ингээ хүүгийнхээ ингээд анхны гэсэн найнд нь ялах багын бүх юмнуудыг ингээд энэ авдар дотор хийчихдэг байхгүй юу? Холбогдолтой юмнуудыг тэгээд энэ авдрыг нь ээж ингээд хүүдээ зариулаад 18 насны төрсөн өдрөөр нь ингээд зариулаад гоё өгнө гэж бодож ирсэн. Тэрийг өнөөдөр бодож ирсэн. Хүүгийн ямар бэлэг өгд юм лээ гэж бодож ирсэн ээж. Тэгээд хүүгийн нөгөө хөрхөн анх төрж яхад нь төрхөөс нь авахуулаад ингээд хатгалсан жижиг авдрын дотор миний үгийн нанд нь жижиг юмнууд нь байдаг. Тэгээд дээрэс нь төрхт нь анх ингээд энэ номыг ингээд бичиж өгч ирсэн. Хөтлөөд явж ирсэн. Тэнийг ингээд дурсамжуудаа бичлэг болж үлдээ гэж бодоод тэгээд ингээд гаргаад ирлээ. Тэгээд бүгдээрээ миний хүүгийн авдрыг хамтдаа ингээд уудлаад үздэцгээе, дурсамжаа сэргээе. Энэ ингээд миний хүүгийн нөгөө анхын надад хийж өгч ирсэн. Ээжтэй гараар ирж гисэн гоё цацал. Тийм нэг чинь гэхдээ нэг том ус байна оо. Хөдөлмөрийн хичээл дээр юм хийгээлээс тэгснэ бүр амар хүндэтгэлтэй хадаг мадаг барьцсан юм хөлтөр нэр гайхаад тийм чи миний гүж ээжтэй юм анх удаа юм цацал хийж гисэн хөдөлмөрийн хичээл дээр. Тэгээд ингээд ээж надад насан туршдаа миний ээжд нэгсэн хамгийн гоё том бэлэг миний үгээс ирсэн. Тэгээд одоо энэ дотор тадан хөрх юмуд агаад хамтдаа үзцгээе. За энэ хардаа аав нь нэг өөр хүн морьтой байдагсэн. Аав нь ингээд хөдөө ингэж жуулчин явдагсэн. Тэгээ хүүдээ зариулаад ийм хөөрхөн илсэн ийм тэмээ морь хоёр ядсан чи морь нь халахц байгуул хүүхдэд бэлгэлсэн бахад. Тэгээд ийм хөөрхөн илсэн миний үгийн багада тоглодог байсан ийм илсэн ийм тэмээ байна. Тэмээг нь тавьчих. За ийм хөрхөн миний хүүгийн багада тоглож өссөн ийм хөрхөн илсэн ийм тэмээ хөрхөн байгааз. Тийм илсэн тэмээ миний хүүгийн тоглоом. Ийм хөрхөн тэмээ гэртчихсэн. За тэгээд миний хүүгийн сэвлэг байна. Гэтэ ер нь бол ингээд сэвлэгийг ингээд хатуу болтол ингээд боогоод ингээд жавхаатал байгаад ингээд хатагдсан ороод ингээд талт ичдэг шүү дээ. Тэр нь бол хүүхдийн гэхээ холбогдолтой юмнуудыг одоо их хүн болгоод ингээд хадгалдаг бах. Гэхдээ би бол одоо 3 хүүхдийнхээ юм яаж хадгалдаг вэ гэхээр гурвууланд нэм хөрхөн жижиг авдар хийгээд авдрын дотор нь бүх юм хийгээд тэгээд 18 насны төрсөн өдрөө өгнө гэж боддог байхгүй. Тэгээд тэрийгэ биелүүлэхээс сууж байгаа. А миний хүүгийн энэ авдар нь болохоор арай л жижигэнтэй таа. Тэгээд ямар ч гэсэн одоо энэ авдар дээр нэмээд ээж нь бас дахиад нэг хөрхөн жижиг арай жоохон томхондоо авдар авч өгнө гэж бодож байгаа. Гэхдээ энэ мэдээж миний хүүтэй хамт одоо том болж байгаа учраас энэ авдар нь алтчгүй нандин дурсамжуудынхаа нэг. За энэ хатдаг юуны төвчгөш. Миний хүүгийн хараа. Миний хүүгийн хамгийн анх гэлээ авч ирсэн хөрөг. Тэгээд ийм хөрхөн бяцхан энэ гарын алга шиг жижигхэн ийм хөрхөн дайлан. Тэгээд ийм хөрхөн ийм жижигхэн хороохон чиний баг чигчээ уруунаас жижигхэн зав ийм хөрхөн хөөрөг. Тэгээд миний хүү багада амигтай. Миний хүү чинь багада цагаан цараар хамгийн анх гангараад хөөрөглөл энийг гаргаж ирэл хөөрөглөл амар хөөрөг. Тэгээд гэсэн энэ миний үгийн дайлан байна. Амар хөөрхөн. За эндээс юу гараад ирв? Миний хүү энийг ийм хөөрхөн сахиустай тэрийг ингээд ерөөс ах үзүүнээс нь салгадаггүй байсан. Тэгсэн чинь нэг л өдөр бараг 4 настай хата бараг 4 жил үзүүнээс салгасан. Нэг өдөр хажилтсан. Тэгээд хугацаа нас юм байлгүй гээд ингээд хатгалцсан. За миний үгийн цээд зураг байна. За энэ нэг уяа байна.
Өө миний үгийн жижиг малгай гараад ирлээ. Анх л төрхтөө миний хүмүүс жисэн юм жижиг малгай нараа. Ийм жоох. Ийм жижиг нь ялах байсан шүү дээ миний хүч ингээд. Төрөөд шууд өмсөж исэн жижиг нь яраагийнхан малгай байна. Миний үгийн хөлдөө угалж өмсдөг байсныг ийм хөөрхөн. Жижиг. Миний үгийн жижиг байна. Миний үгийн гарын бэли байна. Гарандаа яг нөгөө хүүхэд гартаа бэлитэй дэгсэн шүү дээ. Ийм хөөрхөн бэли. Чи эндээс миний үгийн жижигэн хурганы арьс гараад ирлээ. Би ингээд домноод нөгөө 3 хүүхэдтэй ингээд авдрын дотор юм ер нь бол Монгол хүн чинь нөгөө мал, буянт мал, ялангуяа юм цагаан байгалийн жамаараа нөгөө төллөөд эндчихсэн нөгөө хурганы ингээд хилдцэн арьсыг ингээд хүүхдэд авдран дотор ер нь монголчууд ингээд байлгах хэвээр эд баялаг дууддаг. Хүүхдэд ээлтэй байдаг гэж утгаар юм хурганы арьсыг ингээд байж хэвээр модгээд 3 хүүхдийн гурвангийнхаа юм ингээд юм хурганы юм арьсны үдс хийсэн бэлтий. Дээж энэ хүүхдүүдтэй хамт юм. Хөөрхөн миний үгийн жижигнийх нь аймс байна. Аим жижиг миний үгийн аймс. Хамгийн анхных нь л аймс. Мэдээж хүүхдэд маш их уцаа шүү дээ. Тэр болгоны хатгалахгүй. Энэ дотор ингээд. Эндээс миний хүүгийн ботгны хонх байна. Хамгийн анхны ботгныхны хонхыг нээжэнд ингээд талчихсан. Өөр хүүхдтэй ингээд мэдээж ирээдүйд өөр хүүхдтэй болоод өөртөө ингээд хүүхдүүдтэй ботгнд нууж өгөөл үдээ миний хүү. Энэ миний хүүгийн хэрхэн бэлэг хүй гинэ. Нэг энэ хүүгийн хүйг хатгалсан байна. Өөр хэвчтэй миний хүү чинь. Хүүн дээр нөгөө энэ дээр нь бичсэн байдаг шүү дээ. Би ингээд бүх юмыг хадгалцдаг байна. Энэ дотор нь миний хүүгийн хүй 2000 шээ. Одоо 2007 оны 6 сарын 11-ний өдрийн өглөө 8:03 минутанд 3600 г хүү их чимэг. Тэгээ нөгөө юуг юм бичиж тийм шүү дээ. Сантиметрийг нь 51 см миний үг. Одоо бол бүр гой босронгоо болоод нэг ингээд ягаа охтуудад нь ягаа эрэхтэй хөхтөн хөх юм бууц үлгдэг болт юм чи тухайн үед нэг ийм юм дээр бичиж өгдөг байсан юм. Ийм юм дээр нэг хадгалчихсан. Тэгээ энэ дараа нь юу болох нь мэддэхгүй байх юм болоо гэж бодоод нэг ихний хүүгээр нэг янз бүрийн нэг манай ээж бидний хүү бүгдийг хадгалчихсан. Тэгээл ямар нэгэн байдлаар болооч ам гэмтэх ч юм уу ингээд юутай холбоотой одоо юу гэмээр ихтэйг хүүгээр холбоотой байдаг гэдэг учраас гээд ерөөсөө хүүхдүүдийг хүүг хайдаггүй бас нэг сүүн шүдүүдийг хайдаггүй ингээд бас тодорхой ингээд хадгалчихсан байдагсан манай ээж. Тэгээ ээжээсээ сурсан. Яг мэдээж л хүүгийг хизээч яахгүй шүү дээ. Ямар ч их хүн тэгээд хадгалсан байдаг юм. Гааны хайрцагт жижигхэн хайрцагт. Ингээд байж идэг юм байна. За дараагийн юу гарч ирнэ? Миний үгийн имэн хийж гисэн. Миний ээж буюу одоо миний үгийн имэн амьд сэрүүн бахта миний хүүд ингээд гараараа оёод миний хүү зүүж өгж исэн юм сахиус байдаг. Энэ ингээд явжиг нөхөө том урсан болохоор. Миний дэм хөөрхөн миний хүүгийн хамгийн анхны тоглоом эмээн төрөнгүүт нь манай гэрт ирээд бүтэн өдөржингөө юм тэг гэдэг энэ тоглоомыг манай ээж маань ингээд их л гараа гаргаж нандинаж ингэж ойж өгч ирсэн. Тийм манай ээж маань одоо ингээд жоохон бахт ингээд энэ загсны нуруу тий бүр дээр юм нэг юм хонх. Тэгээд энэ тэгийг болохоор зэрэг ингэж бас загсны нуруу гэдэг юм ойдлоор оёод тэгээд юм бол гоё ингээд энэ загсны нуруугаа ингээд хийчихсэн байна. Тэгээд энэ бас дээр юм гоё хонх. Тэгээд аавынх нь нөгөө яаж өгч ирсэн хаачж өгч ирсэн эсхий Монгол эсхийгээр юм тийм эсхийгээд ийм хөөрхөн тоглоом. Аны ээж маань ойж өгч ирсэн. Тийм би хадгалчихсан. Ингээ байж идэг.
энэ байсан юм бэ? Өө зат. Өө тэгт миний үгийн жижигхан бас аимсал байна. Сэвлэг анх ургахад нөгөө нэг юм юу ядаг штэ. Шуудах төмөр хайж эрт мэс хөрөхгүй гэд ингээд домнож юм нөгөө өсөндний модон юугаар хөрдөг штэ хүүхдийн юм. Тэр юм. Тадан. Арслантаа нэг төгрөгийн гарч ирлээ. Иймэрхүү юм байдгийн байна. За тэр ингээ буцаага хийчи. Ер нь бол манай хүмүүс жолоос би асч яах яриад. Тэгээд ингээд хөөрхөн хүүгийнхээ ингээ юмнууд нандин юмнууд ингээд авдар дотор нь хийчихдэг. Өний үгүй жижиг хөөрхөн багийнхан бүх цээ зургууд ингээ байдаг. Баг хамгийн анхных нь хөөрг миний үгүй. Энэ дотор нөгөө хүй тэгээд нөгөө анхны шүднүүд байгаа тоглоом. Миний хүүгийн сэвлэг. Авдраа дөрөн арцгар хурганы ярьс. За байна. За ээж энэ бол миний юм. Миний хүүгийн ээж гэсэн. Нандин. За ингээд миний хүүгийн авдар. Ээж гэхдээ миний хүүгийн авдар ингээ аяа жижиг учраас энэтэй нам арай өөр бүр том мэдээж хахад явах үедээ энэ авдрын бүрэлдэхүүн арай томруулж гэнэ гэж бодоод байгаа шүү дээ. За энэ авдраас гадна миний хүүгийн нэг өөр юм дурсамж байгаа. Миний хүүг анх ингээд төрөхт нь манай миний төрсөгч ихч маань айгүй хөөрхөн ингээд надад ингээд намайг анх төрөхөд энэ юм гэдэг чинь бас хөгжсөн бас орчин хүүхдүүд ч гоё төржээ. Тэгээд ийм гоё юм хөөрхөн миний тухай гэдэг ийм ном гарсан. Тэгээд энэ манай ихч маань бэлгэлж ирсэн. Тэгээд би энэ номыг бүр айгүй анхны хүүхд болохоор зэрэг бүрстан сар болгон алдлаа айгүй хөөрхөн ингээд нөгөө намаа бүр ингээд нөгөө юу яадаг гэсэн одоо бүглэж одоо ингээд сар 1 сар 2 сар 12 сар хүртэл байдаг байхгүй. Энэ намыг миний хүүг төрсний бэлэг болгож болроо ихэнд бэлгэлсэн юм гэчжээ. 2007 оны 6 сар 16 гинэ. Миний хүүг төрснөөс 5 хоногийн дараа бэлгэлсэн юм шиг. Ингээд миний хүү энэ хөөрхөн номоо одоо ч гэсэн байдаг. Гэхдээ ер нь шинэхэн ээжүүд ер нь ингээд хүүхдийнхээ энэ дурсамжийг ийм номон дээр ингээд хадгалаад биччихвэл хөөрхөн юм билээ. Том болоо босноо. Одоо ингээд 18 жилийн дараа энэ ном ингээд байж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ насан туршдаа хадгалагдана гэсэн үг. Тэгээ энэ дээр ингээд те чи яг хизээ төрсөн яасис хэдэн килограмм миний нэрийг хэн өгсөн гэд ингээд гарч иж байгаа байхгүй. Өмнө хөөрхөн. Бүгдийг ингээд юу та. За би та нарт эндээс хүүгийнхээ 1 сард анх ээж олчоод ямар сэтгэлтэйсэн тэрийг уншиж өгье. Тэр ингээд ичиж чинь хараа би. За. Хамгийн анх их баригч эмч миний хүүг эзэн дээр минь гаргаад тавихад цав цагаан царайтай шавуур толгойтой байсан. Хүүгээ хараад өөрийн ирэхгүй сэтгэл хөдлөөд уйлсан гинэ. Нэрэл уйлсан. Удахгүй жахаа аргагүй юм билж таахны хүүгтэй харахад. Аав нь бас хамт байсан болохоор миний адил бас уйлсан. Аав нь хүүгээ хатурхад хамт төржсэн. Ээж нь анх өөрөө төрөөд амар өвд төржсэн. Хүүмэн төрөнгүүтээ уйлаагүй ханиалгаад л байсан. Би маш их айж яагаад уулахгүй байна эмчээ гэж асуухад эмч хээвнийг урдаас инээж байсан. Удалгүй хүүмэн уйлж санаа амарсан шүү. Төрхийн орон дээр хөвтөөд хажууд байгаа хүүгээ хараад надаас ийм хөөрхөн амьтан тасраад гарсан гэж бодохоор итгэмээргүй юр бүсийн санагдаж байлаа. Ээж нь хүүгээ төрүүлжгээд эмнэлэгт 4 хоноод гарсан. Эмнэлэгт байхдаа бас гэртээ гараад ч 10 гаруй хоног бараг унтаагүй болохоор их ядарч байсан ч бяцхан хүүгээ хараад бүх ядаргаа минь тайлагдах шиг болж байлаа. Гэт ингээд ээжийн хүүгийн 1 сартагийн анхны сэтгэл хөдлөл ингээд биччихэж. Тэгээ ер нь бол анх ингээд төрөхөд миний хүү ингээд толгой дээр 2 жижигхэн юм хөндгөр цусан хамтаа төрсөн. Яг тэгэхээр төрж чадахгүй анхны төрөлт учраас нөгөө нэг эмэгтэй хүн чинь арц гараа шахаад тэгээ бүр ингээд төрөхийн орон дээр тэлчлээд нөгөө өвдүүлдэг тариа хийж хүчээр тэгж төрж исэн миний хүч. Тэгээд хүүгээ аж толгойд цусан авсуулахад өөрийн маань ингээд энэ цэжинсээ дээр шиг ингээд цус хялгасан судсууд маань ингээд тасраад тэгээд ингээд нүүр муугаар битүү бол ингээд
сод нь хаагаад ингээд час улаан ингээд нүд маань тэрчхээр ингээд час улаан болцсон. Тэгээ яг хүүхдээ л одоо төрүүлж ивэл одоо битэн нүдэн нараа л гэдсэн чинь эмчнэр нөгөө дүлж яхад битэн нүдэн нараа гэж хэлж тэр мөр хамаагүй төрөөл хүүхдээ амьд гаргачлаа ивэл гэлэнгүүтээ тасанаа шүтээ тас цугаал дүлээл тэгж яад нүр рүү ингээд юу ятсан юм шиг үлээ. Ингээд нөгөө тус харуулсан юм шиг үлээ. Тэгэхээр ер нь бол яг хөө амьд мэд дээрээс нь эрүүл сарал төрнө гэдэг чи тэр төтэ дөрөв нүдний улаан болт хэл арилчих юм чи. Тэг ямар ч нөгөө тэгээд нүдээ ингээд анаад яхаар ингээд яалтчгүй дэшиг тусал харавчдаг юм билээ. Тэгээд төрнө гэдгийг би ерөөсөө нэрээ тийм амар гэж ерөөсөө бодож байгаагүй. Гэхдээ ер нь төрөх шиг тийм амар зүйлөө аимшигтэй өвд тэр амар одоо ядралт тий. Тэгээд төрснөхийн дараа ингээд амар ядраад халуураад өмнөлийг оронд хүүгээ төрснөхийн дараа халуураад ингээд сүлдаад тэгснэ нэг өмнөлийг орыг тачигтл ингээд реакц өгөл амар ядарч исэн тэр сайхан юм шиг санагдчих. Тэгсэн ч гэсэн хүүхдээ харахаар эмхтэн өнгөдөг чинь ингээд их хүн гэдэг чинь амар тийм маш тийм гоё юу болчдөг юм бэлээ. Аз жаргал тэгээд нөгөө өвдөлтөө тэр нөгөө хэрдсэн мэрдэн ч урагдчихсан тий тэр мэр чинь эмчнэр бол ямар ч тийм наркозгүй идэх юм бэлээ ш төрсний дараа. Тэгээ тэр мэрий чинь баг хүүгээ хараад час гэл өвж байгаа гэсэн тэгэл ингээд мэлтийтэл хүүгээ хараад тэгээд тэр ойдл мэдлийг ингээд задарцсан дээр эмхтэн өний одоо тий ингээд булчин ингээд ороо ингээд урагдсан байгаа ш тэр чинь ингээд оюулж мойлохтой. Ямар ч наркозгүйгээр эмхтэн байдаг. Энэ болгоныг бол их хүн л одоо тэгж тавж гардаг баг. Яг ээж нь ингээд хүүгээ тэгээ 18 нас хүрлээ миний хүү нас битгүүрээ сайн хүн болоод гэж тийм л гэдэг. Баларсан. Миний хүү сайхан хүн болж байгаа сайн ч хүү болж хүмүүж торинсон ээж нь бол ээж нь хүүгээ ирээдүйдээ маш мундаг явна гэдэгт бол нэг ч удаа хором өвч болгоно ээж нь одоо бүгнэхээр эргэлддэггүй үргэлж хүүдээ итгэдэг миний хүү. Ээж нь хүүдээ зориулж уншиж өгсөн, бичиж өгсөн хүүдээгээд шүлэг байдаг. Тэрийг ээж нь одоо энэ номных надал дээр бичнэ. Тэр шүлгийг нэг нь насан туршдаа санаж бодож миний үгээр ингээ хөлнийг юм. Гэтэ тийм нэр 2010 оны 1 сард нэг одоо 7 сартай юм биш үү? Тэр үедээ ээж нь бас гарын алгуулгын ячжээ. Тэгээд энэ юу яаж байгаараа миний хүү тэр шүлгийг ээж номных нь хавцсан дээр бичээд өгнө. Тэр шүлгийг одоо ингээд цээжээр унших гэхээр ээж нь мэдэхгүй байна. Сэтгэл хөдлөл хүүгийн нэг төрсөн өдрөөр тэр шүлгийг биччихсэн. Тэгээд хаяад ингээд нэг юм бичмэр болоод ингээд сэтгэл хөдлөнгүүд ээж биччихсэн шүү дээ. Тэгээ энэ ном хөөрхөө ингээд өсөлтийн юутай вакцины хүснэг бүсгтэй яасан ч итгэвтэй анхны хөлт болохоор тий. Айгуу хөөрхөн юу яадаг вэ? Одоо ингээд бүгэлдэг байж. Энэ дээр хідэн сартай юм бэ? Энэ хараа. Зургийг надад ээжийн зургийг энэ дээр наана. 6 сартай гинэ гэсэн чинь энэ дээр за чи энийг бүгэл гэж би ааваар нь бичүүлжсэн байхгүй гэсэн чинь аав ингээд нэг энэ 12 сар буюу нэг нас хүртэл энэ 6 сарыг нь л аав нь биччихсэн. Бусдын дандаа ээжэнц чи бичгүүгээ тухай бичгээд энэ дээр биччихсэн байхгүй. Би энэ аавынхын бичгийг ингээд аавынхын бичсийг би энэ дээр уншаад тэгээд миний хөө өдөр хоног өнгөрөх тусам улам игдүүтэй муухай босоор базаа дамаар цаанаа л нэг игдүүтэй аавын бяцхан араатан гинэ. Араатан байлаа юм миний зөөлхөн хөө. Энэ сар хөлд оруулагчийн тусламжтайгаар алхдаг усан хөдөлгөөнтэй эргэлдэж эд юмсыг сайтар ажиглаж бас барьж авахыг хичээн. Тэрвэрхээр өснөөс зулгаадаг болсон зурагтны юм очиод зурагтаар гарч байгаа хүмүүсийн өсийг бас зулгаах гэж оролдоно. Миний хүү чинь цаанаа л нэг адтай шүү. Заримдаа эмээ өвөө аав ээж бас ануу эгээгээ архирч ирээд л загнаж байдаг шүү. Тэгээд лаавн чамаагаа аавын бяцхан араатан гэж хөөрдөг болсон. Миний хүү аавыгаа ер нь гэр бүлийг нэг гаднаас ороод ирэхэд маш их баярлдаг болсон. Өдөр иргэдсэн янз бүрийн дуу аваа гаргадаг болсон. Дадя ин бр гинэ гэх мэт гинэ. Эмээ хуруугаараа уруулаа цохиж ингээд
нэг үзэж ингээд сурцсан бас нэг ажиллаас ирсэн чинь бүр гэж дуурахыг зааж хөтөл дорн сурсан байна лээ. Аав нь хүүдээ амар хайртай шүү. Аав нь гэвччихэж юм хөөрхөн. Тэгэд энэ ингээд яг зөвөр энэ миний хүүхүүдэд зориулж байгаа бичсэн юм боловч ер нь дахиад нөгөө нэг ирээдүйд хүүхүүд гаргах ээжүүд ч юм уу миний дүү эмэгтэй хүүхдүүдэд ээж болох хүүхдүүд ингээд энэ гол орчинчтай бол гоё юм болоо тэгээд би 18 тэр насны төрсөн өдрийн заавал бүдэ энийг зориулж би хиндэ гэж ингэж боддог байсан. Яг санаанд хүртлээ актер төгс удаа ингээл хүмүүс ямар гоё бэлдсэн мэдчих жааз маазанд хийгээл ингээл гоё болгочдөг. Гэтэ надад үнэхэр тийм завч байсан уу тийм ямар ч амсандаа хүрээд ээж энийг блог хон бичлээ гэснээр сэтгэлж мэдлээд уйлж мэлх гэж шиг. Гэтэ яг юу гэдэг миний хүүчин сайхан хэдхэн оны өмнө авахны байраа тэмдэглэх нэг хүүчин 12 дахь ингээд өссөн одоо утгагүй стил ерхий шалгалтанда орон миний хүүчний мундаг сургуулаа төгсөж байгаа 12 жил он сурсан. Сайхан сагсан мөнгөний 1-р зэрэг авсан спортын өндөр амжилт гаргаж данг хамт олноос нөхөд гэр бүл бүх хүмүүстэй ингээд нэг хайр татам сайхан хүү болж хүмүүж төлөвшөж байгаа хүүтэй ээж нь маш их бахархаж явдаг шүү. Дээрээс нь миний хүү бидний хүү болж төрсөн чамдаа маш их баярлаж талархаж явдаг шүү. Чи ээж аавдаа ирсэн юм бол бидний хувьд маш их даад жаргал билээсэн энэ хорвогийн хамгийн их утга учир аз жаргал гэдгийг ингэж бэлгэлж эрхэмлэж нанд гинэж ирсэн эрхэм бэлэг болсон миний хүү шүү. Хүүдээ ээж нь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хүмүүний амьдралын утга учирыг ойлгож хүмүүн чи ээждээ ирсэн болохоор энэ хорвоод юунаас ч илүү те хайр гэдгийг чи амласан болохоор эргээд ээждээ ихэн хач гээд ялтай юм шиг амьдрах хэрэггүй. Ээж нь тэр болгоны чинь бүгдийг нь одоо тэгэж ихэн хачийг харуул одоо ингэдэг гэсэн тийм өртөө юм шиг үг амьдруулахгүй. Миний хүү угаасаа энэ болгоныг зүрх сэтгэлээсээ ойлгодог мундаг ухаантай хүү учраас ээж нь чамаа энэ болгоныг ойлгож байгаа маш том ямар том философи явж байгаа гэдгийг миний хүү ойлгож байгаа учраас тэгж битсэн шүү. Тэгээд миний хүү тэр ээж нь чамдаа зориулж бичсэн тэр шүлхийг насан туршдаа нандинаж өр зүрхэндээ эвэлж хайрлаж зүрхэндээ хадаад тэгээд үеийн үедээ өөрийнхөө хүүхдүүд өөр удамдаа уншиж одоо зүрхэн тарин болгож уншиж яваарай гэж ээж нь төгсөх байна. Тэгээд хүүдээ 18 насны энэ нарт хорвоод мэдлсэн одоо нандны сайхан энэ бол хүн гэдэг хувь зайд болж төрсөн энэ хувь зайд чинь азтай энэ хувь зайд төрсөн. Дээрэс нь бидний хүү дээрэс нь дүүнэрийнхээ ах болж төрсөн. Одоо чамаараа маш их бахархаад аз жаргал энэ хорвоод үлээд юу гэдэг хамгийн сайхан бүхнийг ээж нь хавж хэрэн чамдаа өгсөөд үүдээ ингээд төрсөн өдрийн мэнд хүргье. Зөндөөл гоё юм хэлмээр бас тулгамжтай юм. Тэр өмшүүлгийг нээж гоё уншиж өгье гэж бодчихсон. Тэр айгүй уртнаар гэлэлтаа тэгэхээр ээж нь тэрийг дараал үүдээ зориулаад уншиж өгье гэж бодож байна. За тэгээд happy birthday миний хөө стен шалгалттай амжилттай өгөөд тэгээд өссөн сургуульд ороорой миний хөө эрдэм боловсролыг хэрхэн болгож яваарай миний. За хайртай шүү ээж нь. Хайртай шүү.